Сайн байцгаана уу, та бүхэндээ өнөөдөр гиперпролактинемия буюу пролактин дааврын ихсэлтийн талаар мэдээлэл хүргэх гэж байна. За пролактин дааврын ихсэл гэдэг нь C-ийн дэх хэвийн хэмжээнээс их байхыг бол хэлдэг. Дархалтын хувьд авч үзвэл нөхөр орчим насны эмэгтэйчүүдийн 9-өөс 15% нь бол тохиолддог. Пролактин даавар нь өнчин тархины урд хэсгийн лактофилисээс бол ялгардаг. 198 амин хүчил агуулсан 23 кДолтын жинтэй ийм даавар байдаг. За физиологийн гол үүрэг нь хөхөнд сүү оруулах үүрэгтэй. За пролактин даавар нь элэг цусны зам, дархлааны систем, нөхөр өрчгөн систем, за мөн одоо цус бүлэгмэл цэцэрэг болон эрхтний үйл ажиллагаанд бол оролцож байдаг. Пролактин даавар ихсэх одоо хэд хэдэн шалтгаан байдаг. Тэр дундаа хэвийн физиологийн үед ихсдэг, өнчин тарих, гипоталамусын эмгэг, за эмийн нөлөө, тэр дундаа даралт ихсэх юм одоо хэрэглэх, пүүлжилтийн эсрэг, антидепрессант, даавар эмчилгээ зэрэг одоо эмчилгээний үед бас ихсдэг байгаа. За жирэмсний үед пролактин дааврын хэмжээ одоо ажмаар ихссээр одоо төрөх үед бол хамгийн дээд хэмжээнд бол хүрдэг байгаа. Пролактин даавар ихсэх олон шалтгаан байдаг. За физиологийн шалтгаанд ихсэлт нь хөхөөлөх, стресстэй дасгал хөдөлгөөн хийх, хоол идэх, унтах зэрэг одоо үед бол ихсдэг. Мөн өнчин тарих, гипоталамусын эмгэгийн үед бол илэрч байдаг. Зарим системний эмгэг болох өндөгч олон уулын хаашаа хам шинж, бамбайн дааврын дутмагшил, элегний цирроз, элэг бөөрийн үйл ажиллагааны дутмагшлын үед бол пролактин даавар маань ихсдэг. За мөн одоо хэвлийн хөндийн мэс засал, гэмтлийн үед ихсдэг. Зарим одоо ховор тохиолдог шалтгааны үед шалтгаан гэвэл генетикийн болон одоо эктопик өөр газар одоо энэ пролактин даавар төсд байц ялгардаг нь бас нэг одоо энэ даавар ихсэх нэг шалтгаан болж өгч байдаг. За нөхөр өрчгөн практик зөвхөн тохиолддог нэгэн шалтгаан нь одоо бамбайн дутмагшлын үед бол илэрдэг. За бамбайн дутмагшлын үед төв мэдрэлийн дээд систем гипоталамусаас тирод ялгаруулагч дааврыг бол идэвхжүүлж байдаг. Ингэснээрээ өнчин тархины урд хэсгийн тиротропсээс ялгарах бамбайн дааврыг идэвхжүүлэгч даавар бол ялгарч байдаг. Тирод идэвхжүүлэгч даавар нь мөн одоо өнчин тархины урд дах лактофилисээс ялгардаг пролактины ялгарлыг бол идэвхжүүлж байдаг. Ингэснээрээ цусан дах пролактины даавар ихсгээр бие махбодын тасан цогцох механизмаар допамины ялгарл ихсдэг. За энэ нь ихснээрээ бидний сарын тэмдгийн үйл ажиллагааг зохицуулдаг гонадотропин ялгаруулагч даавар болон FSH, LH дааврын зохицуулга алдагддаг. Ингэснээрээ сарын тэмдгийн алдагдал буюу хоёр дахь одоо сарын тэмдгийн өмгүүдэл гэсэн одоо шинж тэмдгээр илэрч байдаг. За пролактин дааврын дараагийнх нь одоо томоохон нэг шалтгаан нь бол өнчин тархины микроаденом буюу өнчин тархины одоо хавдар байдаг. За энэ нь болохоор хэмжээнээсээ шалтгаалаад 1 см ба түүнээс доош байхаа доош одоо магнитны резонансны томограф зурагт илэрх үед нэг микроаденомо гэж нэрлэдэг. За нэг ба түүнээс дээш одоо хэмжээтэй болохоор макроаденомо буюу одоо хэмжээ илүү том юм хавдрын үсгэр байх нэ. За энэ үед пролактин даавар маань бол ихсдэг. За өөр нэг одоо идиопатик шалтгаанд буюу шалтгаан тодорхойгүй пролактин дааврын ихсэлт бол ажиглагддаг. За энэ зүүн шинж тэмдэггүй, сарын тэмдэг алдагддаг, ууч мөн нэлцүүдээр илэрх шинж тэмдэггүй ирнэ цусан дах C-ийн цусан дах одоо пролактины хэмжээ их байгаад тохиолдол байдаг. За энэний гол одоо шалтгаан нь макропролактинемия буюу том одоо жинтэй пролактин дааврын одоо ихсэлт
бол нэг шалтгаануулдаг. За өмнө хэлсэнчлэн пролактин даавар маань 23 килодольт ийм жинтэй байдаг. За том буюу big пролактин гэдэг нь болохоор 45-аас 60 килодольт нь. За илүү том гэхээр одоо 100-аас дээшээ ээлдэг. За энэ нь эдгээр одоо пролактин ийм агрегатцлагдсан том молекул жинтэй пролактин даавар нь цуснд ихснээр бол илэрдэг. За энэ болохоор эмгэлзүүд ямарваа нэг шинж тэмдэггүй хэрнээ одоо цуснд бол уг даавар маань их байдаг. За үүнийг илрүүлэхэд бол мономер пролактин шинжилгээг бол хийдэг. Шалтгаан тодорхойгүй пролактин дааврын ихсэлт бол тодорхой хувийг бол эзэлдэг. За үүний нэг том шалтгаан нь бол макропролактин нэмээ буюу пролактин биологи идэхгүй бөөгн нүрсний ийм том молекулжтэй пролактины хэмжээ цуснд одоо ихсэх эмгэг байдаг. За энэ нь болохоор эмнэлзэн шинжилгээнд илэрдэггүй хэрнээ C-дэг пролактины хэмжээ өндөр байхаар илэрдэг. Гиперпролактин нэмийг онцлохдоо лабораторид цуснд пролактин болон бусад даавруудын шинжилгээг бол үздэг. За MRI мономер пролактины хэмжээг үзэж онцлоо. Хэрэг таны шинжилгээ өөрчлөлттэй гарсан бол та дараа давтан өгөхдөө өглөө өлөн байж стрессгүй өглөө өлөн стрессгүй тайван байж сэрснээсээ тодорхой хугацаа өнгөрсний дараа буюу 2-4 цагийн дараа ирж шинжилгээгээ давтан өгнө үү. Анхаарал тавин үзсэн та бүхэндээ баярлалаа.